төгжрөл талаас аваад үзэх юм бол ач холбогдолтой гэдэг дээр за хот төлөвлөлтийн инженерүүд бол санал нэгдэж байгаа. За нөгөө талаасаа яавал илүү одоо энэ төсөл үр ашигтай байх вэ гэдэг дээр бас нэг анхаарах асуудлыг бас эдийн засгчид ярьжсэн. Тухайлх юм бол үйл хөдлөх хөрөнгийн одоо түрээсийн чиглэлээр давхар үйл ажиллагаа явуулах юм бол энэ одоо метроны төсөл бас одоо хөрөнгө оруулалтынхаа одоо хөрөнгө оруулалтаа нөхөх тэр боломж нь илүү байх юмаа гэсэн юм байр суурийг хэлж байна. Тэгэхээр та бүхэн энэ дээр яг ямар төсөөлөлтөй, тооцоололттой байна, төлөвлөгөөтэй байна? Тийм. Яг таны асуулт бол их гоё асуулт. Ер нь бол манай бас санхүүгийнхэн бол ганцхан энэ метро төслийн хувьд бол зөвхөн санхүүгийнх нь өөрөө гэж тооцмоор байгаа. Энд дээр нийгмийн эдийн засгт үзүүлэх нөлөөлөл, байгаль орчны нөлөөлөл тийм ээ. Эдийн засгийн нөлөөлөл гэдэг. Одоо нэг хүн дунджаар их сонин статистик үзүүлэлт гарч байгаа судалгаа хийгээд тийж боловсруулж байгаа явцад. Нэг хүн дунджаар нэг жилд бол 2 сая 400 мянган төгрөгийг одоо алдагдсан боломж. Цаг хугацаа төвжирэлд алдаж байгаа. За ингээд нэг өрх 4 амбултай айл байх нэг ойролцоогоор 10 сая орчим төгрөг жилд алдаж байгаа. Тэгэхээр энэ бол ганцхан улсын төсөв дээр ингээд тоо бодоод ийм эерэг сөрөг нөлөөтэй байна гэж бодгоосоо илүүтэйгээр нийгэмд үзүүлж байгаа энэ олон цаг төгжир зогсож байгаа иргэдийн машин тоног төхөөрөмж техникүүд чинь ингээд бүгдээрээ төгжихгүй болоод эхлэхээр маш богино хугацаанд ингээд өрөөгөж өгöd эхэлнэ. Өөрөөр хэлбэл дээр нь бас энэ иргэд маань ая тухтай одоо ажиллаж амьдрах хэвээр. Энэ өртөөнүүд ингээд хүүтэнд даахгүй доошоо ингээд дулаан газрын дор гүнд ингээд 5-аас 6 яг би нарийн юугийн санахгүй 5-аас 6 одоо ийм өртөөнүүдтэй тийм. Өртөө орчмын тэгэхээр нөгөө үйл хөдлөх хөрөнгүүдийн маань үнэлэмжүүд өснө. За дам утгаараа тэнд бол ойролцоогоор нэг 1500 орчим жижиг дунд үйлдвэрлэл аж ахуй эрхлэгчид бий болно. Тэр өртөөнүүд дээр 5-аас 6 өртөөн дээр тийм үү. Тэгээд өртөө орчмын тэр аж ахуй нэгжүүдээс хараад дам юугаараа 150 орчим мянган хүмүүс бол ямар нэгэн байдлаар ажлын байр бий болно. Гэсэн юм нарийн айгүй одоо эдийн засгийн үр өгөөжүүд бол тооцоололт бол манай тэзүүдээр бол маш үр дүнтэй гарч ирсэн. Өөрөөр бас нэг сонир судалгаанд яг саяны ингээд эдийн засгийн өрөө төгөөж тооцоход энэ төслийн жилд үзүүлэх эдийн засгийн өрөө гэж 600 орчим сая $1 байна гэж гарч байгаа. Гэтэл ингээд хийсвэрээр ингээд тэр бүх юм тооцоод үзэхэд 4 жилд 2.4 тэрбум доллараа зөв эдийн засгийн хувьд бол нөлөөний хувьд бол метро төсөл авчрах нэ. Цаашдаа улсын дотоодын нийт бүтээгдэхүүнд эзэлдэх дотоодын нийт бүтээгдэхүүнийг одоо нэмэгдүүлэхэд энэ төсөл хэрэгжснээр 10 орчим хувиар шууд дотоодын бүтээгдэхүүн нэмэгдэнэ гэсэн ийм тооцооллыг хүртэл манай зөвлөх үйлчлэгний багаас гаргаж танилцуулсан. Тэгэхээр бол яалтчгүй метро төсөл бол хэрэгжих ёстой байна. За дээр нь одоо дэлхийн улс орнууд дотор 3/1 нь бүгд метротой. За тэгтэл тэр дотор Аз буюу Төв Аз зүүн манай зүүн Азийн бүс нутгууд дотор метрог ус маш цөөхөн байна. Үүний нэг нь Монгол. За манайтай зэрэгцээ метрог байгаа улс нэг Тажикстан, Бутан, Мьянмар, Камбож гэсэн иймэрхүү улсууд байна. Бусад бүх улс метротой улс. Өөрөөр метро гэдэг бол ганцхан эдийн засгийн үр өгөөж биш. Бас тухайн улс орны хөгжил иргэдийнхэн метрогоор дамжиж хөгжил аялал жуулчлал иргэдийн ая тухтай амьдрах эдийн бүх нөлөөг метро болоос харуулдаг болсон. Тэгэхээр энэ бол ийм олон хүн амтай 2 сая хүн сууршиж байгаа бүс хотод бол зайлшгүй байх ёстой тээврээс өнөөдөр хүртэл хийгдээгүй. Тэзүү судалгааны юмуд нь хийгдээд яваад байдаг 14-5 жил болсон. Гэхдээ одоо сүүлийн сая 25 онд бол энэ эрчтэй явж байгаа нь нэлээд олон юм одоо нийтийн тээврийн төсөл бол зэрэг хэрэгжих нэ. За энэ дээр нэг асуудал үүсэх асуудал нь яг одоо үүнтэй зэрэгцээд оршиж байгаа тий газар дээр байгаа өмчүүдийг яах вэ гэдэг асуудал байж байгаа. Тэгээд жишээ нь дүүжин тээвэр дээр бол миний санджаар хэд хэдэн асуудал бас үүсчихсэн санагдаж байна. За яг дүүжин тээврийг барих хэсгүүдэд байгаа компаниудын дагуулгууд ч гэдэм үү тэнд байгаа тэр объектуудыг яах вэ, нүүлгэх үү яах вэ те тэр газартай холбоотой асуудал яах вэ. Яг ийм асуудлууд та бүхэн дээр метрон дээр трамвай дээр гарч ирэх бах. Энэ дээр ямар зохицуулт хийгсэн төлөвлөгөөтэй байна. Тий, ер нь бол аливаа бүтээн байгуулалт хийхэд хамгийн том хүндрэлтэй төсөв төртгийг нэмж байгаа юм бол газар чөлөөлөлт. Гэхдээ яг харьцангуй одоо бид тэзүү судалгаа бүх юмаа яг нөгөө газар чөлөөлөлт хамгийн багатай хувилбарыг нь одоо манай зөвлөх багуудаас сонгож шалгуулж ирүүлж байгаа. Дүүжин тээврийн хувьд бол одоо газар чөлөөлөлт байхгүй. Энэ дээр бас нэг хэлвэжтэй зүйл нь бол манай аж ахуй нэгжүүд нийслэлд хэрэгжүүлж байгаа энэ томоохон төсөл төлбөрүүдээр бол маш дэмжиж ажиллаж байгаа. Энд бол бас тухайн аж ахуйн нэгжүүдээс талархаа илэрхийлэх ёстой. Газар чөлөөлтийн асуудлууд дээр бас уян хатан хандаж биднээс нийслэлээс ч гэсэн тэр хүмүүс уян хатан хандаж
нөгөө газрын өөр газар нөхөө олбортойгоор өгөх тийм ээ. Газрын зориултыг өөрчилж өгөх. Эсвэл тэдүүс зарим нь бол бүр өөрийнхөө газар дээр хүртэл та нар барай гэдэг одоо сервитутын гэрээгээр хүртэл иргэний хуулийн тэр заалтыг ашиглаад газар олгож байгаа. Жишээ нь Улаанбаатар Бүк гэдэг компани байна. Яг одоо өөрийнхөө газар дээр манай шон өндөр цамхаг маань босчихсон. Ингээ явж байна. Дээр нь одоо нөхөн гарц гэдэг ингээд маш их газар чөлөөлөлттэй байсан. Тэгэхээр сая бол бүгд одоо ингээд тухайн аж ахуйн нэгжүүд маань нийслэлтэйгээ гэрээгээ хийгээд бүх газраа ингээд чөлөөлөлт одоо ер нь бол чөлөөлөлт явж байгаа. За энэний яг зүгээр газар чөлөөлөлтийн хамгийн өндөр юу асуудалтай хэсэг нь бол тойрог замууд байгаа. Тойрог зам, хурдны зам. Одоо бид хэд бол та бүхэн бас мэдж байгаа. Сэлб 20 минутын хот гэдэг те. Энэ дээр бол одоо 2200 гаруй газар чөлөөлөлттэй байгаад байгаа. Ихэд өнөөдөр бол нэг 2100 орчмын чөлөөлж гисэн. Иргэд маань бол энд маш одоо идэвхтэй дэмжиж хамтарч ажиллаж байна гэсэн үг. Яг одоо цөөн тооны иргэд бол бас үр хөдлөх хөрөнгийнхөө үнэлгээн дээр маргаантай байгаа учраас чөлөөлөхгүй байгаа. Гэхдээ тэр хүмүүс маань бол ямар нэгэн шийдэлд хүрнэ гэж бол найдаж байгаа. Метро төслийн хувьд, тарам төслийн хувьд бол нөгөө бид хэд яг хэлсэн метро төслөө газрын гүнд 25-30 м ч явж байгаа учраас газар чөлөөлөлтийн асуудал бараг байхгүй гэж ойлгож байна. Газар чөлөөлөлтийн асуудал байхгүй. Тарам төсөлтөөр бол багахан газлууд бий. Гэхдээ ихэнх нь бол яг нөгөө одоо сул байгаа газараар ингээ хэрэгжиж явчих учраас бид бол энэ төсөл бол яг төсөв төртөгтэй багтаад амжилтаа хийгдэж чадна гэж тооцоолж байгаа. Одоогийнхтай харьцуулахад эрчим хүчний хэрэглээ за эдгээр төслүүд ашиглалтанд орохоор нэлээд нэмэгдэх нэ. Ер нь зүгээр энэ эрчим хүчний хэрэглээг хангах хэмжээний хүүсвэр энэ хугацаанд ашиглалтанд орж чадах уу? Тийм. Би бас энэ дээр нэг зэмийг гомдж хэлэхэд яг манай дээр шууд эрчим хүчний төсөл бол хэрэгжиж ирээгүй. Гэхдээ та бүхэн маань өөрсдөө мэдж байгаа энэ онд одоо сая нөгөө лаг шатаах дээр нь ТЭЦ 5 гэсэн хоёр том төслийг бол нийслэл амжилттай зарлаад тэн дээр зарлаад аж ахуйн нэгжүүд нь ороод одоо гэрээлээд ажилдаа орчихсон явж байна. Тэгэхээр эрчим хүчний хувьд бол мэдээж сүүлийн миний ойлгож байгаагаар бол нэг 50-60 жилд бол манайх дулааны цахилгаан станцд бариагүй. Гэтэл одоо энэ ажил одоо хэрэгжихээр санхүүжилт юм шийдэгдээд эхний орчуулгын мөнгөд шилжээд ингээд ажил эхэлж байгаа. Та саяж бас хэллээ бүрэлдэхүүн цахилгаан станцын асуудал ярьлаа. Ингээд төр хувийн хөвшилтэй бас ингээд хамтраад өөрсдөө одоо тэн дээр салаад хэрэгжүүлээд эрчим хүчний төслүүд бол тодорхой хэмжээнд урагшилж байгаа. Тэгэхээр үүнээс цааш бол яг тэр одоо том нийслэлийг одоо тэлж байгаатай холбоотой эрчим хүчнийхээ хэрэглээнүүдийг бол саяны энэ одоо төслүүд бол уялдаатаагаар ингээд ачаалаа аваад дагаа явчихна. Тийм учраас бол би энэ нэг хайхтар эрчим хүчний дутагталд орохгүй байхаа гэдэг миний зөв хувийн бол